За сайн байцгаана өрхөм үзэгчтэй. За өнөөдөр манай Free podcast-ийн цоо шин нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За манай Free podcast-ийн зүгээс тань мэдхүү түүх за мөн жуулчид тохиолдсон явдлууд гих зэрэгээр салбараар хийдэг бол за өнөөдөр хөгжим за тэр ялангуяа сонгодог хөгжмөөр дугаараа хийхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаар дээр маань од ах маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд хамтдаа ярих чадаа туйлын таатай байна. За миний хувьд ч гэсэн их баяртай байна. Хөгжим бол битээр яг мэрэгжлийн хүмүүс биш учраас те бас алдаа оноо байвал яг мэрэгжлийн хөгжимчд маань дуучилж өршөөнө үзээ ч те. За тэгээд ерөнхийдөө бол энэ хөгжмийнхээ хүрээнд болохоор үндсэндээ сонгодог хөгжим, романтик, за бароккоч гэдэг юм уу. Гэх мэтийн энэ хөгжим болон хөгжмийн зохиолчдын талаар тэдгээрийн амьдрал, уран бүтээлийн талаар ярих байгаа. За өнөөдрийн сэдэв болохоор Германы суут хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховны талаар ярихаар бэлэн болсон байна. За дэлгэр утаас нэг асуулт асууя л да тий. Ер нь хөгжим гэж юу юм бэ тий? Хөгжим юу гэж ойлгодог вэ? Гэхдээ тэгэл ер нь хөгжим бол тий орчин үед ч гэлтгүй ер нь л нэг эртний үеэс л ер нь хүнтэй салшгүй хамтдаа байсан амьдралын нэгэн томоохон хэсэг юм болов уу тий. Яг одоо үед бол илүү хөгжим маань нөгөө хүртээмжтэй болсон байна тий. Өдөр чи хүн болгон чихвчтэй хөгжимтэй эсвэл утсаараа ч юм сонсох боломжтой тий. Харьцангуй. Дээр үед бол заавал нэг пянц тоглоулагч юм аваал тий. Гэртээ ингээд байж иж сонсдог ч юм эсвэл нэг зориултын газар очиж сонсдог ч юм уу тий. Байсан байх гэдэг тий. Тэгэхээр ер нь симфон хөгжим юу юм бэ гэдэг ингээд битээ түрүү ярилцлаа шүү дээ тий. Симфон хөгжим гэж юу юм бэ? Одоо бид нар сонгодуудыг ярихаар ялчгүй симфон оркестрийн талаар ярьж таарч байгаа тийм. За яг нөгөө хүмүүс ярьдаг шүү дээ. Хацсны гитар гэл ингээд дээр үед ах нар эгч нар ингээд гитар тоглоод аяг их ярьдаг шүү дээ. Гитар гэж юу юм бэ гэдэг ингээд бодоод үзэхээр чи нэг 6 утастай тийм strings гэдэг байгаа шүү дээ. Утсан хөгжим байгаа даах. 6 утастай тэр болгоно өөрийн гэсэн өнгөтэй мигээс ахуулаад ми дээр дуустдаг ч юм уу тийм. Ингээд тэрэн дээр аккорд буюу энэ барилт гэдэг зүйлийг барихаар тэр до ре ми фа соль ля си гэдэг энэ өнгүүдийг дуургаж байгаа юм тийм. Яг нөгөө бид нар пианон дээр очих юм бол ингээд до ре ми гэдэг ингээд тоглодог шүү дээ. Тэрнтэй адилхан тэрийг бүтэн аккордоор буюу бүтэн хармоника буюу ингээд нэг хошсон өнгүүдээр ингээд дуургаж байгаа л асуудал байгаад байгаа тийм. Гэтэл энийгээ бүр задлаад гитар дээр бол ерөнхийд нь дуургаад байдаг. Бүр задлаад олон хөгжим болгоод тийм. За энд нь бас өнгө дуургаад энд нь болохоор бөмбөр дуургаад тийм. Энд нь утсан хөгжмүүд тэгээд зүгээр үндсэн ая буюу үндсэн мелодигаас гадна хоолойг нь салгаад гэдэг шиг те дээр доор өнгүүдийг ингээд оруулаад ингэж бүрдэл болгосон хөгжмийг л ер нь оркестр гэж ойлгоод байгаа те. Тэгээ ер нь олон төрлийн маш олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглаж олон тоогоор ашиглаж те. Одоо яг нөгөө дээр үеийн кинонуудыг бид нар мэдэн шүү дээ. Одоо шир алтан үеийн ч тийм үү. Монголын кинонуудыг зүгээр айгүй ойрхон орчиж явахад энэ нөгөө кино болгон чинь дуутай байдаг гэсэн киноны хөгжим гэдэг чинь тусдаа юм салбар байлаа шүү дээ. Тэнгүүд улсын театрын дэргэдэх энэ бүтэн оркестр тэр кинонд зориулж ингэж тоглодог те. Тэгээ тэр дууг нь бичиж аваад кинон дээр ингэж ашигладаг гэдэг ч юм уу те. Одоо яг нөгөө дижитал хөгжмөд гарцсан учраас тэргээр ингэж орлуулад байна л та те. Тэгэхээр дээр үед бол яг ингэж бүтэн оркестрээр тоглодог байсан байх нь шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн ярих гэж байгаа Бетховен бол энэ оркестрт те бүхэл бүтэн энэ 40 50 хүнд тоглох хэмжээний хөгжмүүдийг зохиодог байсан хүний талаар ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар юу гэдгийг нэг улиралдаа нэг удаа ч юм уу жилдээ нэг 2-3 удаа ч юм уу нэг опера сонсох боломжтой яг нэг сизон болчдөг шүү дээ. Тэгэхээр ингээд үзэхээр симфони оркестр гэхээр л зарим хүнд бол ойлгомжгүй их хөгжмийн зэмсэг за ямар нэгэн байрлал нь тодорхой байдаг ч юм уу гүү ч юм уу те нэг тийм ойлгоход зүгээр энгийн сонсогч хүний хувьд бол нэг төвхтэй мэт анх үзэж байгаа хүний сонирхчийн хувьд бол бас хаанаас нь ямар хөгжим гараад байгаа ямар дуу аваа ямар хөгжмнөөс нь гараад байгаа гэдэг нь ойлгомжгүй байдаг шүү дээ. Та тэр симфони оркестрийн нийт байрлал бүтэц структурын талаар бас хэлэх юм бол. За яг бүр айхтар нарийн ярих бол шаардлагагүй бах тий. Одоо юу чи заавал мэдэх хүн болов мэдэх албагүй ч юм уу тий. Гэхдээ зүгээр ингээ харахад бол шинэ мэдээж хэрэг төгөлдөр хуур тий хаан хөгжим төгөлдөр хуурд хэнд байж яадаг. За энэ талтаа ингээд бүдүүлгээр ярих юм бол том хэмжээтэй тий ийм босоо хуурууд гэдэг шиг тий целло байна тий том ийм бас ийм хийлнүүд гэх юм том хэмжээтэй хийлнүүдийг тоглож байгаа шүү дээ. Энэ бол
тухайн зохиолын баас өнгүүд буюу доод өнгүүдийг те үндсэн өнгүүдийг авч явж байна гэсэн сан те. За хойно ингээд харах юм бол нөгөө percussion гэж яриад байдаг нийтээр нь болохоор энэ л цохор хөгжмөд те. За тэгээ нөгөө хингэрэг, цан одоо тэгээ энэ бүх зүйлсүүд маань ингээд байж байдаг. Зохиолын ямарваа нэгэн зохиолын нэг юм оргил хэсгээр ч юм уу те ингээд бөмбөр нижигнэлч тийм үү те энэ хэсгүүд дээр ингэж хөвчлэн ашигладаг. За нөгөө trumpet илүү нөгөө нэг brass яриад байдаг үлээвэр хөгжмөд гэдэг те. За үлээвэр хөгжим бол яг сүүлд 50-аад оноос хойш 40-аад оноос хойш нөгөө jazz тэ оркеструуд гарснаас хойш одоо манайд жишээл Баян Монгол чуулга байна те. Илүү яг ингээд нөгөө үлээвэр хөгжим дээрээ суурлаад явцсан. Одоо бас нөгөө Fat Cat гэдэг шиг те явцсан. Яг симфони бүрэл түн дээрээ болохоро илүү яг ингээд ер нь ч нэг чанга дутаа штэ бүрээч те ямар нэгэн зарлж байгаа юм шиг те. Тэгэхээр яг тиймэрхүү эсгүүд дээр ашигладаг ч юм уу те. Үндсэн бүрдэл эсгүүд бол ерөөсөө утсан хөгжим байгаад те. За нөгөө хийлүүд маань байгаа те. За тэгээ нөгөө хийл болгон ч бас өөр ингэс нэг юм ялгаатай те. Утсан хөгжим гэхээр одоо морин хуурч гэдэг юм уу, гитар ч юм уу те дандаа утас бүхий хөгжмөд те. Тийм одоо яг манад бол мэдээж эн чинь бол одоо Европын оркестрийн талаар хоёлаа яриад байна те. За манад байгаа сүүлд одоо за миний санаж байгаа одоо 80-аад оны сүүлээр 90-ад оны ихээр те одоо Бат чулуунгоо удирддаг байсан те. Жанцсан нургуу хөгжмөдийг тоглоод морин хуурын чуулга гэж байна те. Энэ бол одоо structure нь бол адилхан. Тэгвэл энийг нөгөө морин хуураар орлуулсан юм одоо оркестр байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө баас нь болохоор хийл шиг биш тий. Том хэмжээтэй морин хуур шиг одоо тий морин одоо хийл гэдэг шиг тий морин хуур байх нь шүү дээ. Одоо том хэмжээтэй хуур байх чинь тий. Бусад хөгжмүүд дандаа морин хуур. За тэгээд одоо жишээ нь цагаан суург гэдэг ингээд аяыг тоглолоо гэхэд, зохиолыг тоглолоо гэхэд нэг хэсэг нь үндсэн аяа явж идэг. Нөгөө хэсэг нь арай өөр өнгөөр нь явж идэг. Гэхдээ энэ хоёрыг хоршуулаад сонсоход маш гоё мэдрэмжийг өгчдөг байх чинь тий. Тэгэхээр маш олон бүрдэл хэсэг бүхий нарийн төвхтэй олон одоо хөгжмийн айзыг гаргахын тулд бараг л одоо тоо бодож байгаа хэмжээний дайтай бодож байж тухайн одоо хөгжим таалагдхуйц гарах нь байна шүү дээ тий. За энэ дээр ойлаа Бетховен руугаа орохоос өмнө тий бас нэг ийм ялгааг хэлэх хэрэгтэй баг. Одоо жишээл нэг ийм ойлголтууд байдаг. Хөгжмийн зохиолч, ая зохиогч тий. За одоо юу гэдэг чинь яруу найрагч, шүлэгч, дууны үг бичигч гэдэг юм тий. Үг зохиогч. Жохон юм ялгаатай юмнууд байгаад тий. За яг манай улсад ингээд нэг шагнал магнал ингээд янз бүрийн юмнууд яваад ялгамж яваад байдаг. Тэрнээс илүүгээр за хөгжмийн зохиолч, ая зохиогч хоёрын ялгаа чинь юу юм бэ? За жишээд би ингээд надад нэг юм банзан гитар байлаа тий. Тэгвэл за би эмэо бисагору гэдэг дуу зохиолоо. Жишээл тэнгууд би тэнд ингээд нэг 3 аккордыг аваад тэр дууг ингээд ерөнхийдөө явчихж байгаа. Гэхдээ би тэр цаана одоо юу гэдэг чинь энэ аккордны хар шөнгүүд, энэ аккордны тий бүтэн өнгөч юм юмнуудыг мэдэхгүй гэж болно. Надад ийм хөгжмийн онлайн мэдлэг байхгүй ч гэсэн би ерөнхийдөө одоо нэг байгалийн авьяасаараа гэх юм уу тий сонсголоор ингээд дуу ингээд зохиож. Энэ бол ая зохиож. Тий ерөнхийдөө за эсвэл би цэргийн бодол гэдэг дуу зохиосон байж болно л да. Зохиочлоо тий И минороос аваад ля минор, ре минор гэдэг мэдрэмжээр тэгэхээр жоохон аккордын мэдлэгтэй зохиочлоо. Энийг жишээлбэл симфони руу буулгаад яг нөгөө пянзны бичлэгний хэмжээнд аваачаад за одоо яг энэ үед хийл дуурна, энэ үед перкашн дуурна, тэ энэ үед одоо баас орж явах хэвээр энд баас арай хэтрээд байна, тэ бөмбөрийг ингэж дуурна гэж энэ нөгөө цогцоор нь жих нөгөө шинжлэх ухаанч үндсэлтэйгээр одоо яг хийх чинь одоо дараагийн мэрэгжлийн түвшний асуудал байна. За тэгэхээр оркестрт зориулж одоо янз бүрийн одоо айзууд тэ том хэмжээний айрич гэдэг юм, аратори тэ энэ одоо мэрэгжлийн хэмжээний зүйлсүүдийг зохиодог хүмүүс бол хөгжмийн зохиолч болж байгаа. Тэгээ одоо бүтэн 4-6 жил мэрэгжил эзэмшээ те. Зөвхөн нот мэдээд зогсохгүй дээрэс нь авьяастай байх ч тийм те. Ингээд явцсан зүйлсүүд байгаад байна. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо энэ хөгжмийн зохиолчдын бас нэг суут төлөөлөл те. Бетховены талаар одоо ярьж таарж штэ те. Тэгэхээр Бетховен гэдэг чи одоо яг ямар хүн байсан юм бэ те. Товчхон доо. За ер нь бас ягаад ер нь яг энэ сэдв дээр суух болсон нэг шалтгаан нь бол би өөрөө Бетховены одоо үнж сонсогч л доо. Тэгээд манад яг ингээд номын сангийн яг дээр нь ингээд юм 5 зураг байдаг байхгүй яг алдартай 5 өөр өрмөц түүхийн фигурууд хамгийн гол нь Бетховен байдаг байхгүй. Ягаад гэвэл яг нөгөө өсвөр насны үед Бетховеныг сонсч таарсан учраас маш их одоо юу гэдгийг дотоод тэр зөрчлүүдээ ялан дийлэх дээрээс нь сэтгэл хөдлөлөө зөвөр илэрхийлэх ч гэдэг юм уу. Тэгэл гоо сайхан этикийн моралын маш олон зүйлийг Бетховены зөвхөн хөгжмөөс хүмүүжсэн гэж ойлгох хэрэгтэй. Одоо хүмүүс нөлөөлсөн гэх юм тий.
Тийм ч утгаараа ер нь бол одоо энэ сонгодог хөгжмийг ялангуяа ер нь хөгжмийг бол цаанаа өөрийн гэсэн тийм судлагдхуунтай, философик юм байна гэж ер нь үзэж байна л да. Тэгээд тийм учраас Бетховен ялангуяа хөгжмийг бол сонгодог хөгжмийг, романтик хөгжмийг урсгалыг философи руу хөрвүүлж, философийн хэлээр баг ингэж хүмүүст хөрвүүлж өгсөн ийм одоо философч юм уу гэж ерөнхийд нь товчхондоо дүгнж болох юм болов уу гэж. Одоо Бетховены хөгжмийн хувьд одоо философийн яг юу гэж ойлгож байгаа вэ? Тэ? Ер нь бол мань хүн чинь бол герман хүн, тэ? Герман хүн. Амьдралын яг ингээд хараад үзэхээр маш их тийм юу гэдгийг уналтай, босолттой, дээрээс нь сэтгэл зүйн их юм дарамтанд өсч хүмүүжсэн ч гэдэг юм уу. Ер нь өөрийнх нь ааваас нь ирж байгаа сэтгэл зүйн дарамт. Ер нь нэг юм сайн байхын төлөө ер нь эцэг эхчүүд хүүхдүүдэд тэгдэг ч тийм. Бест байхын төлөө. Бест байх гал тийм. Тухайн үед бол Моцарт бол аль хэдийн одоо гараад ирсэн. Ер нь Европтоо Австрийн хааны ордонд сууж идэг ч гэдэг юм уу. Ер нь нэр нь ингээд түүхсэн ийм хөгжмийн зохиолч байхад Бетховен бол яг жаалхүү тий. Тэгсэн чинь аав нь бол өөрөө хөгжимчин байсан байлаа шүү дээ. Тэгээд хүүгээ ер нь харчаад за ер нь Моцарттай энэ дүүх хэмжээний ийм одоо хөгжмийн зохиолч болж чадах юм байна. Тэгээ өөрөө хөгжимчин байсан учраас хамгийн анхных нь багш нь бол Бетховены аав нь гэж яригдж байгаа юм л да. Тэгээд ер нь хүүгээ нилээх шахдаг байсан. Тэрийгэ ч гэсэн ер нь сүүл рүүгээ ер нь Бетховен бол загтлуудаа байсан гэж гаргаж ирдэг байсан гэд. За тэгээд цаашлаад ер нь Бетховен амьдралдаа хизээч одоо гэрэлж үзээгүй. Гэсэн хэдий ч хөгжмнүүд нь маш олон одоо санаатууд нь ер нь хайр дурлалын талаар тий. Дээрээс нөгөө Für Elise гэж байдаг шүү дээ тий. Элизэд зориул одоо Алист зориулвч гэдэг юм тий. Энэ хөгжим нь бол тэр чигээрээ хайр дурлалыг илэрхийлсэн байдаг ч юм уу. Өөрийнх нь амраг хайрын явдлууд бол тэр чигээрээ хөгжмдөр нь одоо буусан байдаг шүү дээ тий. Энэ нөгөө аав гэснээс юун дээр нэг түүхтэй айгу адилхан харагдаж байна. Майкл Джексон. Jackson 5 гэж хамтлаг гэсэн тий. Тий. Тэнгүүд Jackson 5 чинь хамгийн бага нь Майкл шүү дээ. Тэгээд ингээ ах нар нөгөө I'll be there гэд хамгийн алдартай дуунууд шүү дээ. Одоо нөгөө хиний Mary Craig-ийн сүлд coverлдаг тэр хувилбараар айгу алдартай. Тэгээд Майкл Джексоны аав чинь бас нөгөө тэр хамтлагийг явуулдаг. Одоо баг тэр хамтлагийн олсон мөнгөөр амьдраад байгаа машин тий. Тэгээд суран бүсмэсээр айгу зодддаг тий. Майкл Джексон аавд айгу дургу. Яг тэр багт нь айгу авьяастай байгаад идэг. Илүү сайн хийх хэрэгтэй гэдэг ингээд яадаг. Тэрнтэй нэлээд төстэй бас түүх тийм байх гэдэг тий. Үзэгчтэй бас ер нь он цагийн баримжаа өгөхөд бол Бетховен бол 18 дугаар зууны 2 дугаар хагасд буюу 1770 онд 12 сарын 17-нд Германы Бонн хотод төрсөн гэдэг. Одоо нөгөө баруун Германы нийслэл байсан шүү дээ тий. Гэж үздэг юм байна. За тэгээд үздэг юм байна ч байх тий. Одоо цагаан дээр хараад тий. Гэтэ зарим нь бол 12 сарын 17 биш 16-нд төрсөн ч гэдэг юм. Энэ хоорондоо нэг иймэрхүү тий. За тэгээд аав нь бол Йохан ван Бетховен гэж хүн байсан. За ээж нь бол Мария Магдалина гэж хүн байсан. Тэгээд ер нь ээжээсээ бас их тийм инспирэшн авч өөрийнх нь зарим одоо хөгжмөд бас нөлөөлсөн болов уу эмэгтэй хүний гоо сайхны талаар хөгжмөд ч гэдэг юм уу. Ер нь тэгээд бас амьдралынхаа сүүлч үед бас ээжийнхээ талаар бас ихээхэн дурсаж байсан гэд маш дөлгөөхөн ааштай. Ер нь миний амьдралын хамгийн хайртай хүн гэж бас өөрөө тодорхойлсон байна л да. Түрүү нөгөө нэг хайр дурлалын аягүй их юм олон бүтээлүүд хийсэн тий. Тэгсэн хэрнээ ерөөсөө ингээд хүнтэй суугаагүй тий. Үр хүүхэд байхгүй гэж ойлгож байна шүү дээ. Энэ шалтгаан ер нь байна уу? Одоо жишээл яг эсвэл аавын одоо дарамт ч юм уу, травма ч юм уу тий ингээд яваад үргэлжлээд исэн байна уу? Эсвэл өнөхөр амьдралын нөхцөл болцоо бас тийм байж тарах гэдэг. Ер нь одоо Бетховены намтрыг судалж байхад өөрөө бол яг тийм сурвалжит язгуур гаралтай биш. Тийм учраас ер нь ялангуяа 18 дугаар зууны Европ гэдэг бол тэр чигээрээ ер нь аристократ байдал давмгаалчихсан язгууртнууд за тэгэл цаашлаад юу гэдгийг шашны мэндэгтэн-гууд дээрэс нь хаадын хит их эрх мэдэл монарх тогтолцоонууд нэлээд одоо эрчимтэй байсан тухайн үед энэ аристократ нэртэй биш учраас аристократын охинтой суух боломжгүй гэсэн ийм юутай. Жишээлбэл Бетховен гэдэг овг бол Бурмоны үхс оны эмэгтэйтэй хэзээ ч сууж болохгүй юм байна л да тий. Гэсэн хэдий ч Бетховены яг одоо уран бүтээл хүмүүс одоо үзүүлж байгаа нөлөө нь асар том байгаа хэрнээ нөгөө талаасаа нөгөө л гэр бүлийн нэр нь хангалттай хэмжээний гүнлэг гүнж гэдэг юм уу за эсвэл ван цолтой биш Earl гэдэг юм уу Charles гэдэг юм уу тийм цолтой биш учраас ихээхэн одоо дурлалууд нь бүтлгүүтжсэн. Тэр нь маш их нөлөөлсөн болов уу? Хүсээд идэг, ялчгүй нийгмийн гарлаас болоод ч тийм үү те. Ингээд
Одоо манайхаар нөгөө хохь тайж гэдэг шиг те. Гэхдээ бол тайжч биш те. Тайжч биш те. Хохил. Ерөөсө хохил байх те. Бас мань үнэ чи өөрийнх нь ерөнхийдөө одоо амьдралын хэм маяг эднийг нь бас хараад байхад ер нь бол маш бохир заваан. За тэгэл юу гэдгийг тухайн хүнийг тодорхойлох зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Бичгийн хэвээр тухайн хүнийг тодорхойлж болно ч гэдэг те. Тэгэхэд бол маш муухай бичгтэй хүн ойлгохын эцэс байхгүй. Нотуудаа бичиж байгаа нь ерөөсөө өөр хөгжмийн зохиолч хараад тэрийг ямар ч ойлгох юм ямарч боломжгүй. За дээрээс нь усанд ордггүй л гин. За ус хэцэг нь ер нь бид нар нөгөө зургийг ингээ харахад битгон гээл тий арзаасан л юм байдаг шүү дээ. Ус хэцгэж янзлдаггүй, засуулдаггүй юм. Стил биш угаасаа байгаа л тэр. Угаасаа байгаа л яг нэг юм тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Одоо Антуан Перлман гэдэг Оросын юу байдаг шүү дээ. Математикч тэр бас нэг тиймэрхүү. Ер нь юм суут хүмүүсийн нэг юм хачиргалтай нэг тийм зүйлс байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан тийм залуу байж тэгээд хэд хэдэн одоо гүнгийн авхай нарт гүнгийн одоо гүнж гэдэг юм уу нарт бол дурлж явсан. За тэгээд тэднийхээ төлөөж гисэн маш их шаналж явсан юм л хүн байна л та. Тэгээд нэр хүнд нь бол энгийн нэгэн одоо вангаас одоо гүнгээс ч гэдэг юм уу язгууртнаас бол хавь илүү нэр хүндтэй хэрнэ. Ерөөсөө л нөгөө нийгмийн гарал угсаанаас шалтгаалж. Энэ нь одоо тэгээд тухайн үеийнхээ байдлыг харуулад байна л та. Ер нь зүгээр л нэг энгийн хөгжимчин штэ гэдэг юм. Тийм, хоёулаа нөгөө түрүүн түүх гэснээс 1700-аад оны сүүл те 2 дугаар хагас гэхээр одоо яг ажил дээр өвсгөл эхлэх гээд те ер нь баг эхэлчихсэн. Үе шахуулах гээд шүү дээ те. Одоо уурын хөдөлгүүр те. Одоо ажил үйлдвэрлэлт эхлэх гээд те. Тэгэхээр уг нь бол ингээд цаг наашлаад идэг. Гэтэл яг төрсэн хугацаа бол яг тэнд байх гээд идэг те. За тэгээд ер нь мань хүний бол хөгжмийн боловсролын хувьд бол эцэг нь аав нь бол анхны одоо шавын тавьсан бол за цаашлаад одоо тухайн үедээ алдартай байсан Германы Кристиан Нефе гэж алдартай хөгжмийн зохиолч бол өөрийг нь орган хөгжимд бол сургасан байгаа юм л да. За тэгээд ерөнхийдөө бол 12 наснаасаа эхлээд хамгийн анхныхаа бүтээлийг хөгжмийн маршийг бичиж за орон нутгийн сүмийн хөгжимчнөр бол ажиллаж эхэлсэн байгаа юм л да. Энэ нөгөө энэ дээр бас нэг жижигхэн тайлбар хэлэхэд те орган хөгжим гэж байгаа те. Орган гэдэг бол яг нь зарчим нь пианотой төгөлдрүүртэй адилхан боловч олон ийм бас өнгө дуурдаг, хөлөөрөө тоглодог, дөрвөн мөч салж ингэж тоглодог. Тэгээ айгүй юм мэдрэмж шаарддаг те. Тэгээд нөгөө католик сүмд органууд байдаг шүү дээ те. Янз бүрийн маш юм том юм одоо юу гэмдэ турбаанууд байгаа даах те. Тэр турбаагаар аялгуунууд гарч ингэж нийлдэг. Тэгээд тэрийг ингээд нэг наан суугаад тоглодог. Сүмийн магтан дуунуудыг одоо тоглодог л хүн болж тарах гэдэг шүү дээ. Йохан Себастьян Бах чинь ер нь бол орган дээр бол маш олон хөгжим зохиогоод нөгөө сүмийн хөгжим гэдэг шүү дээ те. Ер нь бол яг энэ Бетховны үеийг ингээ хараад байхаар классик хөгжим ялангуяа Моцарт, Бах нараас наашлаад илүү хөгжим гэдэг нь ийм бурхны дуу хоолойг илэрхийлсэн гэдэг маягтай байдлаас илүүтэйгээр хөгжим бол хүний сэтгэл хөдлөл, хүний сентименталыг илүү хөдлөгдөг, харуулдаг, уур бухимдалч гэдэг юм уу, амьдралын үнэн чанар гэж юу вэ, хаягдл хорсол гэж юу вэ гэдгийг хүн дээр ингэж илэрхийлж байсан романтик руу шилжих цагийг жишээлбэл Людвиг ван Бетховен биднэрт авчирч өгсөн болов уу гэдэг бас харагдаад идэг л та. Хамгийн алдартай бүтээл хоёр бүтээлийн ч юм уу дуртад хүмүүсийн хамгийн сайн мэддэг бүтээлүүд гэвэл алийг дурдж болох мэдээж олон байгаа шүү дээ тийм. Ялангуяа 5 дугаар симфоныг нэрлэх байх. 5 дугаар симфони бол юу гэдгийг дананана гэж эхэлдэг үстэй тий. Тэр нь болохоор ер нь хөгжим судлаачдын хувьд за Бетховны бас өөрийн ч гэсэн тэмдэглэснээр бол 5 дугаар симфони бол амьдралын үннийг илчилсэн. Амьдралынхын бараг өмдийн тайлцсан. Амьдрал бол ерөнхийдөө юм шүү дээ. Худал хуурмаг нүцгэн үнэн. Нүцгэн үнэн. Дээрэс нь амьдралын том зохилтууд байдаг. Юу гэдгийг алдаа гаргахч гэдэг юм уу, хайр дурлал бүтлгүүдэх ажил амьдрал дээрээ болохгүй байх ч гэдэг юм уу. Тэгэл үхэл хагцал гэх мэтийн томоохон зовлонгууд байдаг. Тэр нь яг хаалгын ингээд яг амьдрал гадна нэрчээд дан гэж тогсч байгаа мэтэр ингэж философтож оруулсан байгаа байхгүй тий. Тэгээ тэн дотор ингээд ажиллах юм бол яг энэ симфон дээр бол ийм амьдрал яг тэр чигээрээ за дээшээ босолттой, уналттай ингээд маш юм хурц юм хөгжмийн шийдлүүдийг ингэж харуулж өгсөн байгаа юм л да. Зарим хүмүүс нь ингэж сонсохоор нэг юм таагүй болчдөг юм шиг. Зарим нь болохоор маш их ингээд юм бодуулдаг. Нэг юм чухал шийдвэр гаргахчаад за магадгүй энэ дээр арай ийм юм байш шүү ч гэдэг юм уу. Энэ шийдвэрээ дахиад эргэж харахад нөлөөлдөг ч гэдэг юм уу. Ийм сэтгэл зүрх их юм шиг гэсэн болов уу гэж. Шанхай Диснейландын аяллаа хөтөлбөр бэлэн боллоо. Манай аяллаа хөтөлбөрт 8 том сэдвчлэн парк бүхий Шанхай Диснейланд маань багтсан. Үүнд Mickey Avenue, Эрдэнэсийн болон адал явдал дарал зам мөн ирээдүйн ертөнц
Мөн дэлхийн хамгийн албастай тоглоомын түүх болон Zootopia анимашны бодит дүрүүттэй уулзах боломжийг танай гэр бүл болон хамтран аялагчдад олгосон байгаа. Мөн Шанхай хотын ойролцоо байрлах Сузhou, Ханчжоу хотуудаас очиж 2500 жилийн түүхтэй эцний хятадын алдарт драмуудын зураг авалтыг хийсэн бодит ертөнцтэй танилцах болно. Ингээд Ханчжоу хотын захад байрлах ногоон цайны пирамид очлоод оройн нь Сүн улсын түүхэн хайр дурлал, домог харуулсан шоу үзүүлбэрийг үзэх болно. Мөн танай гэр бүл хамаатан цаатан ойр дотныхон тун удахгүй ихтэй сургууль дэлсэх өсвөр насны хүүхэд байгаа бол манай аяллаа хөтөлбөр давуу тал болно. Мартаж болохгүй бас нэг зүйл байгаа. Шанхайн түүхэн дүргээр аялангаа усан завин аялал хийх болно. Сүүлчийн хонх хөлөө нэг одоо нөгөө нэг золбоот гавьяат, одон чимэг гавьяат хоёрын тоглодог нэг юм тэл жүжиг байдаг байхгүй. Тэрэн дээр гардаг нэг юм дуу байгаа юм. Одоо нар мандах гавьяатын дуусан дуу. Тэгээ тэр дууны одоо интро нь болохоор ингээ нэг дан гэсэн саяныхрахуу нэг юм ая явдаг. Тэр нь болохоор энэ нөгөө нэг 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдийн тухай жүжиг. Манай үзэгчд бол бүгд хайгаад олчих байх мэдж байгаа. Тэгээд тэр энэ одоо аяыг анх зохиосон талаараа энэ зохиолч, хөгжмийн зохиолч тий одоо урлагийн ойчтолтон алтан уяггүй ярьж байхдаа би бас энэ хүүхдүүд яг амьдралынхаа ингээ шатаар ингээд өгсөж байгаа гэж бодож энэ интрог хийсэн юм а гэж ярьжсэн байхгүй. Тэр энтэй бас айгүй төстэй тий. Төстэй явж байгаа шүү тий. Тэгэхээр зүгээр нэг хөгжим гэдэг бол ингээд нэг юм уянгалахтай гол нь шүү тий. Яг энэ утга агуулгыг гаргаад явж гинэ гэдэг санаагаар. Дээрээс нь бас фортепиано санаатууд байна тий. Тэнд бол ялангуяа дайг зөв миний зүгээс л гэхэд бол тэр Фюрелизе илүү юу байсан юм болов. Яг тэнд бол юу гэдгийг би бол яг тэрийг 100% хайрын санаат гэж юу н боддог л доо. Тэгээд яг тэр нь ингээд яг миний хувьд бол ингээд сэтгэлээ илэрхийлэхдээ загтал бичих бол Бетховны хувьд сэтгэлээ хөгжмөр илэрхийлж шүү дээ. Тэгэхэд ингээд хайртай хин нэгэндээ загтал бичихэд хит нялуу хөхтэй болчих гээд байдаг. Хит уянгалж гаач гэдэг юм бодлоо олчих гээд байдаг. Тэгээд за болигээд цаасаа базж хаянгуудаа дахиж гаргаж ирээд за одоо юу н арай нэг жоохон юм юу гэдгийг бардам жоохон нэг юм бай. Тэгээ бичингүүд маш нэг юм юу марш юм ихтэй болох гэдэг. Бүр нэг юм албаны юм шиг нэг тийм те. Хүндэт тэр баг би ийм сэтгэлтэй. Тэр ингээд юу ч яахаа болохгүй ингээ байж хахад Бетховны Фюрелизийг сонсож байгаа байхгүй. Ер нь Фюрелизе гэдэг чинь for Alice гэсэн англи үг шүү дээ. Сонсоод яхад Бетховен бол хайр сэтгэлийг ихтүүлээгүй, дутуудуулаагүй, хэд уянгалаагүй, хэд нялцгаа болоогүй, хэд чангатуу болоогүй яг голыг нь олцсон байсан байхгүй. Тэрийг тас гэж сонсонгуудаа дараа нь одоо миний гараас гарах загтлын дээр хайрын үгс бол гайхамшигтай одоо юу гэдгийг тохирч байгаа байхгүй. Дав суужирна. Одоо энэ дээр жишээлбэл нөгөө экстаси гэж их ярьдаг штэ. Хүн ингээд ийм чанга хөгжим сонсоо те. Сонсохоор ингээд экстасид ордог те. Одоо юу чинь play time гэж ярьдаг штэ. Очимод ингээд тэр нэг ийм аураад орчхороо хүн ингээд те цаанаас ингээд бараг өвчтэй хүн босоол те. Гэдэг ч юм уу. Гэдэг шиг симфони хөгжимд бас тийм хүч чадал байна те. Ялангуяа амьдэр сонсох үед те. Тэгээд тэрийг бол магадгүй илүү бас нөгөө амьдралд ойртуулж ирсэн Бетховен юм болов уу гэж харагдаад байна л да тий. За өмнөх зохиолчдод илүү нөгөө магтан дуугаар бол химнал дуунууд тий ингээд ийм албаны маягийн юм дуунууд явж ирсэн. Мань хүн бол ингээд яг одоо тэр албаны байдлаас романтизм хоёр руу ингэж холбож байгаа гүүрн юм болов уу гэж тий илүү ингэж хөгжмийг нааш нь авчираад шүү дээ. Жирийн хүмүүст илүү ойртуулж авчираад байгаа юм болов уу? Авчирсан болов уу гэж тий. Яг тэр нь болохоор яг таны хэлдэгчлэн ертөнцийн эзэнт зориулж, тоглож, магтуу маягаар байсан бол яг уран зохиолын яг тухайн хувьсгал бас яг адилхан ингээл явагдаж байгаа шүү дээ. Өмнө нь бол бурханд би хэрхэн хайртай вэ? Би Гиген Магдалена Мариад би хэрхэн хайртай вэ? Түүний цэвэр ариун онгон байдлыг шүтэн бишрий гэж ном бичигддэг байсан бол Уильям Шекспир ч гэдэг юм уу. Заавал ер нь тэрний цаашдын хувьд бидний сэтгэл бид бинийгээ хайрлах бид гэж юм бэ? Миний дотор одоо Достоевскиг ярихад бол зүгээр өөрийгөө л өнгийгөөд байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан хөгжмийн урсгалд бол яг мэдээж баах ч гэдэг юм уу босод одоо өмнөх Моцарт ч гэдэг юм ордны хөгжим илүү ингээд арай өөр амьсгалыг бодох юм бол зарим талаараа хит нэг тийм хүн рүү хандсан зарим талаараа хит глуми одоо юу гэхгүй нэг юм гурвар юм шиг ийм одоо байдлыг Бетховен авчирч өгсөн болов уу? Гэхдээ бас нөгөө талаас Бетховны 3 дугаар симфони Heroic Symphony гэж байдаг. Гэхдээ өмнө бол
Наполеоны симфони гэдэг нэртэй байсан байл л да. Тэр яг юу болсон бэ? Наполеон зориулсан гэж яриад байдаг те. Тэгэхээр тэр одоо ямар ч та. За тэгэд энэ үйл явдлаас юу гэдгийг Европ даяараа бүх одоо Европын оюун ухаанд хүмүүс анхаарлаа хандуулж байх тэр үед мөн одоо Бетховен ч гэсэн тийшээ хараагаад чилээгээл байж байж тухайд бол мэдээж Наполеон Бонапарт гаргаж ирээд Бурбоны үхс оны хаад байхгүй болоод за өөрийгөө ер нь бол мэдээж Франц орныг мандуулж одоо маш сүрж авахлантай байсан л да тий. Энд нь зориулаад Бетховен бол Наполеоныг биширдэг байж тийм учраас өөрт нь зориулж Бетховен зориулж сүрж авахланд баатарлаг одоо heroic гэхээр одоо баатарлаг юм да тий. Героический нэг тийм симфони гаргасан баатарлаг цогж авахлантай. Тий. Гэтэл Наполеон өөрийгөө хаан ширээнд залаад за хатнараа одоо нөгөө өөрийнхөө хатан дээр хүртэл одоо хатны титэм тавиад Ромын папыг хүртэл өөртөө гар өргөхөөр би өөрийгөө хаанд залж яах гэж титмээ тавиад өөрөө хаан засаг монархизмын эсрэг тэмцэжсэн мөртлөө эргээд өөрөө юу болчихсон шүү дээ хэмжээгүй өргөт тэр байдлыг нь хараад Бетховен нэрийг өөрчилж за heroic гэж болгоё. Өмнө нь болохоор Наполеон Бонапарт зориулсан симфони гэж байсан гэж. За бас энэ нөгөө heroic symphony of Beethoven гэдээ хайх юм бол маш гоё тэр сүр жавхлантай баатарлаг бас тэр симфони гарч ирнэ. Тэгээд одоо 19 дэх зуун тий 1800 он. За 1800-аас 1900 оны хооронд энэ 100 жил бол бас их олон зүйл тий дэлхийн түүхэнд болж өрнөж байна тий. За тэгээд хөгжмөдөр ч гэсэн бас их олон зүйлсүүд болж байгаа. Зүгээр 20 дугаар зууныг бид нар ярихад тий одоо магадгүй энэ Бетховен байсан учраас энэ 20 дугаар зууны үеийн хөгжмөд тий. За 20 дугаар зууны үеийн хөгжмөд байсан учраас одоогийн хөгжмөд ч тийм тий. Одоо нөгөө trap ч гэх юм уу soul music тий. Одоо энэ бүх юмнууд чинь ингээд уялдаагаар ингээд яваад байна гэж ойлгоод байна шүү дээ. Тэр нь бол яг нэг хөгжмийн үе солигдож нөгөө хөгжмийн үе жишээл дээрээс нь гарч ирэх замаар л явж байгаа шүү дээ. Тийм. Түрүү хойд нэг оперыг ярьсан шүү дээ. За манай үзэгчид дунд мэдээж операг очиж үздэг усуд байгаа бах тий. Би нэг хүний яриаг сонсч ирсэн тэгсэн чинь гэж байгаа. За 30-та 3 толгой дөөр тий. 30-та 3 толгой дөөрийг хүн үзэхдээ тэгж боддог юм байна л да. Яг үздэг хүмүүс бол тий. За мэдж байгаа шүү дээ. Зохиолыг мэдж байгаа. Юу болохыг мэдж байгаа. Гэхдээ за нансалмаад хэн дуулах юм бол тий. Юундд хэн дуулах юм бол тий. Балганд хэн дуулах юм бол гэдгийг сонсох гэж тий. За тэр нөгөө нэг юм гоё айрыг тий ямар төвшөнд дуулах нь тий. Хоолойныхын цар хэмжээ ямар байх нь тий. Гэдгийг үзэх гэж очдөг юм байна л да тий. Гэдэг шиг бас бид нар энэ тал руугаа нэлээ судалж сонирхож тий ингэх бас цаг болсон байхаа гэж бодоод байгаа тий. Хөгжмийн хувьд бол тэгэд ер нь бас яг таны нөгөө тайлбарлсан. Энэ бол ингээд баг юм шинжлэх ухааны үндэстэй метр за энэ хөгжим ингэж дуурах, тэрнтэйгээ ингэж хослох, ингэж хүний сэтгэлийн хөгийг алдагдуулж тэ. Энийг одоо жишээлбэл энгийн зүгээр хүмүүс ингээд хүсч хийж гэнэ үү? Эсвэл ямар үндсэн дээр тухайн энэ хөгжмийг сонсоод хүний сэтгэл хөдлөөд энэ хөгжмийг сонсоод сэтгэл хөдлөхгүй ч гэдэг юм уу? Энэ өөрөө хөгжмийн хувьд хүний одоо биологийн хувьд ч гэсэн маш сонирхолтой болж байгаа юм л да тий. Хөгжим гэдэг бол ер нь долгион шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг тэр долгионыг ашиглаж хүнд одоо эрч хүч өгөх, хүний онгодыг оруулах ч гэдэг юм уу. Энэ талаас бол юм байна л да. За бас мэдээж Бетховен дээр бол яригдах хэвээр хөгжмүүд бол байна. За Төгөлдөр хуурын 3 дугаар концерт, за мөн 23 дугаар сонат, Вальдштайн, Кройцер гэдэг ер нь Бетховеныг сонсдог хүмүүс бол энэ одоо сонатуудыг мэдээж мэддэг байх. Тэгээ дээрэс нь яг тухайн үед бас ингээд хамт байсан, амьдарч байсан одоо агуу хөгжмийн зохиолч бас байна л да. Хайден жишээлбэл Хайден бол маш их одоо хоорондоо ингэж Бетховенд эднэр ойрхон байж. За мөн Моцарт бол мэдээж одоо алдар нэрийн төгсөн ийм одоо хүн байжээ гэж. За ингээд цаашлаад бол ер нь Бетховены амьдралд бол маш хүнд зүйл зохиолж байгаа шүү дээ. Трагед болж байгаа тий. Сонсголгүй бас. Сонсголоо алдсан, бүр хүмүүс алдсан сүүл рүүгээ тий. За энэ бол мэдээж ер нь юу гэдгийг эхний үед бол яг тийм л байсан юм байл л да. Анхны шимж нэмдэг бол 1798 онд анх одоо юу гэдгийг 28 настайд нь 30 хүрээгүй залуухан байсан юм шүү дээ. Тухайн үед нь анх хүний одоо яриа сонсогдох нь жоохон багасч ирээл. За эсвэл жоохон хол байгаа хүмүүс бие биетэйгээ хашгирж ярих нь сонсогдохгүй болоод ч гэдэг юм. Аа гэдэг шиг болоо тий. Яг тийм болж эхэлсэн байгаа юм л да. Энэ тухайн үед бол маш их зовиортой
одоо хамгийн чухал баг хэрэгслэл алдчихлаа л гэсэн үг шүү дээ. Гайхамшигтай хөгжмийн зохиолч сонсголгүй бол тий. Аимшигтай тий. Аимшигтай зүйл. Гэхдээ гэсэдэж өөрөө хөгжмөд зохиогоод илүү гой бас сониотуудыг маш олон гаргасан байгаа юм л да тий. Тэгэхээр энэ бол хөгжим бол яг 100% мэдрэмж өөрийнхөө сонсгол дээр тулгуурлахаас гадна тэр чигээрээ одоо Бетховны болон бусад одоо хөгжмийн композиторуудын оюун ухаан ажилдаг гэдгийг маш том баталгаа болж байгаа юм. Тэг энэ дээр нэг юм би хэлье гэж бодсон юм. Одоо энэ жишээлбэл зүгээр айгүй ойрхны жишээ гитар дээр л ярил л да тий. Би нэг жоохон гитар оролддог байхгүй. Тэгээд жоохон тоглохоо иддэг юм. Тэгээд гитар маань нийтдээ ингээд 6 хуцтай тий. Тэнгүүтээ ийм 12 лад буюу ийм нэг ийм зайнууд байгаа тий. Босоо ийм шугамнууд байгаа тий. 12. Тэнгүүд 6-г 12-оор үржих хэд 72 тий. 72 өнгө байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би одоо энэ одоо 1-р утасны хамгийн сүүлийн 12 дугаар ладнаас ингээд дуургаад ингэх юм бол 72 өөр өнгө дуурах нь шүү дээ. А зарим нь давтагтан гэхдээ нөгөө өнгөн дээр дор гэдгээр өөр тий. Адилхан соёл мөртлөө дээр дуурдаг соёл, доор дуурдаг соёл гэдгээр өөр. Ингээд 72-ыг одоо ялангуяа нөгөө би жоохон соёл гитар оролддог. Тэнгүүд тоглоод хахаар сүүлд ингээд цээжилдэг. Өнгүүдээ тий. А тэгээд за нэг юм ая явлаа тий. Тэнгүүд чи ингээд нэг импровизац хийн тий. Ингэж явж хагаад за ийшээ ингээ ороод нэг иймэрхүү дугуурандаа гэдэг маань ингээд суучж байгаа байхгүй. Тодорхой хэмжээ хугацааны дараа тий тоглоод ихтгэхээр. Тэгэхээр би тэргээрээ л ингэж нөгөө ойлгох гээд байна л да тий. Яг л тийм байна. Яг л тийм болох гээд байна л да. Тэнгүүд за ийшээ орвол ерөнхийдөө энэ харш дугуурандаа. За ийшээ орвол энэ яг тий зөв өнгө дугуурандаа. Ингүүд их гоё болно доо гэдэг юм бол суучж байгаа байхгүй. Тоглоод байх тусам тий. Тэгэхээр Бетховен ч гэсэн нөгөө багада асар их хэмжээний цагийг тий тоглодог байсан, зарцуулдаг байсан гэдэг нь өөрөө тэр тэ зүйлийн баталгаа болж байгаа. Тэ сонсголгүй болсон ч гэсэн дараа нь зохиогоод байсан гэдэг чинь тэ. Тэгэхээр гэхдээ нөгөө мэдэрсэн биш тэ. Цар хүрээн бол илүү том одоо бүхэл бүтэн симфони оркестрийн хэмжээний хөгжмөг төсөөлнө гэдэг чинь тэ. Тэгэхээр тэр хүний тархинд бол ингээд сонсохгүй ч гэсэн зүгээр одоо бэлгийнүүдээр гэдэг шиг ингээд сонсоод бас нэг зүйл үнэн худлаа юу. Би тийг сонсч нөгөө төгөлдөр хуур тоглоход нөгөө одоо чичирхийлж байгаа шүү дээ вибрац баг тэ. Тэрийг ингээд өөрлөгөө нэг жижигхэн төхөөрөмж хийгээд холбогдсон. Тэгээ тэр нөгөө вибрацаараа мэдэрдэг. Тэгээ зөхиодог байсан гэж бас нэг юм үзчихсэн байхгүй. Өнөө удлааг мэдэхгүй те зүгээр байж болох л юм те. За тэгээд ер нь за 1802 оны одоо үед буюу одоо анхны нөгөө шинж тэмдэг илэрснээс 4 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Австрийн ялангуяа Вен хотын ойролцоо энэ Хайлигенштадт гэдэг хотод тосгонд жижигэн тосгонд амьдарч ирсэн байна. Тэгээ тэр үедээ бол Бетховны амьдралын бол хамгийн одоо гүн хямралд орсон ийм үе гэж бас судлаачид үзэж байна. Ягаад гэх юм бол нөгөө энэ Хайлигенштадтын загтал гэдэг нөгөө хоёр дүүтэй байсан. Хоёр дүүрлүүгээ ерөнхийдөө өөрийнхөө амьдралын талаар ер нь амьдралыг юу гэж үзэж байгаа, хүмүүсийг юу гэж боддог талаар загтал явуулсан байна л да. Энийг унших юм бол магадгүй Бетховны амьдралыг ихээхэн ойлгож болох юм болов уу гэж бодоод байгаа. Одоо солонгосоор бол Часожон буюу өөрийнхөө тухай гэсэн ер нь илэрхийлсэн зүйл байх гэдэг шүү дээ. Тийм баг. За би нэг танд уншчих. Тэгье. За Хайлигенштадтын загтал 1802 оны 10 дугаар сарын 6-нд бичигдсэн. За гарчиг нь болохоор Людвиг ван Бетховеноос Карл болон Йохан дүү нартаа. Одоо хүмүүс намайг зожиг, өөдгүй, үзэн ядагч мэтээр харах нь ямар гонигтай. Үнэндээ би зүрх сэтгэлийн хувьд илэн далангүй, сайхан сэтгэлтэй хүн. Хүмүүстэй нөхөрлөх, тэдэнтэй чин сэтгэлээсээ харилцахыг хүсдэгч харамсалтай нь миний бие махбодын сул дорой байдал намайг ийм байдалд хүргэсэн юм. Сүүлийн 6 жилийн турш би эмнэлэгт хандаж олон аргаар сонсголоо эмчлүүлэхийг оролдсон. Гэвч бүх оролдлого дэмий хоосон байлаа. Сонсгол минь өдөр ирэх тусам улам бүр дорцсоор байна. Эмчнэрч намайг илаарсан гэж найдсан ч миний хувь заяа арай өөр байсан бололтой. Хүмүүсийн ярих алсаас дуудлагыг би сонсч чадхаа болсон. Хөгжим, ялангуяа хүний дуу хоолойг сонсч чадахгүй байна гэдэг хөгжимчний хувьд ямар хүн шанал болохыг та нар төсөөлж чадахгүй. Заримдаа би байгаль донд ганцаараа явахдаа өчүүхэн баяр баясгалыг мэдэрдэг. Гэвч хүмүүс надад ойртож дуугарвал би сонсохгүй байх вэ гэхээс үргэлж айдаг. Би хүмүүсээс зугтаж ганцаараа амьдрах замыг сонгосон. Бидний нийгэмд хүний сул тал гажгийг уучлах ухамсаргүй аж. Миний өвчин намайг амьдралаас хөнтөрүүлж өөрөөсөө нуухад хүргэсэн. Би залуу наснаас эхлэн хүнд хэцүү хувь тавилантай тэнцсээр ирсэн.
хайр, нөхөрлөл, хүний халуун тутан харилцаа бүгдээс би өөрийгөө хол байлгасан. Заримдаа би үхлийн талаар боддог. Амьдралаа дуусгамаар санагдах мөч байсан. Гэхдээ надад үлдсэн ганцхан зүйл бол миний урлаг. Миний дотор асар их хүчтэй зүрх сэтгэлээс урган гарсан хөгжим оршиж байна. Түүнийг би дэлхийд хүргэх ёстой. Үүнээс өмнө үхэх хэрэг надад байхгүй. Иймээс би амьдралаа үргэлжлүүлнэ. Хэрэв үхэл ирэх тэр мөчд намайг авч явбал би үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэвч би хүлээх болно. Тэвчих болно. Гагцгүй миний урлаг биелэлээ олох хүртэл. Карл Йохан хоёр минь намайг хүн гэдэг талаас нь ойлгоорой. Хүмүүст миний тухай үннийг хэлж өгөөрэй. Намайг ямар хүн байсан, юуг туулсан гэдгийг. Хүн бүхэн намайг зожиг, муухай зантай гэж бодох үед та хоёр л намайг зөвөр ойлгож байгаарай. Намайг нас барахад энэ бичгийг гаргаж уншаарай. Миний гэрээслийн дагуу үед хөрөнгөө та хоёрт хуваарлана. Та хоёрт зүрх сэтгэлээсээ талархаж байна. Баяртай. Намайг хайрлсан та хоёрт талархъя. Надтай цөөхөн боловч дотн харьцаж байсан хүн бүхэнд баярлалаа. Надаас уучлалт ирэхээс өөр аргагүй. Өвчнөөсөө болж зовж шаналсандаа шүү дээ. Дахаас нь Людвиг ван Бетховен 1802 оны 10 дугаар сарын 6 Хайлигенштадт гэсэн. За одоо энэ загтлаас л ер нь Бетховены амьдралын талаар баг харах болов уу да тий. Тэр маш их буруу ойлголт байж тий. Хүмүүс тус ингэж тий буруу ойлгогдож юу гэх хардагдаж тий бас байсан гэдг нь ойлгох гэдэг нь тий. Мэдээж хэрэг сонсолгүй хүн чинь хүнтэй игэл жирийн харилцаа үүсэх боломжгүй шүү дээ тий. Бас өөрөө бас нөгөө талаас ярихад бол өөрөө бас их тийм яхир ааштай адаар зантай харахад тий. Хүнтэй нэг тэгж нийцээд байдгүй, ойртоод байдгүй юм яриад суух юм бол ер нь л боломжгүй шахуу хар яар хийждэг нэг тийм байсан гэж ихэнх бас хүмүүс Бетховены талаар бас болгосон байна л да. Тэгээ энэ одоо бас нэг ийм зүйл ярьдаг шүү дээ. Ингээд номын цагаас солиос тусцсан те. Энэ нэг ийм хүн гэдэг нэг жоохон нэг өөр улсуудыг бид нар нэг тэгэх гээд байдаг шүү дээ. Тэгэхээр бас нөгөө талаар одоо шийд Бетховен дээр ингээд харж байхад дотроо асар их бясалгадаг те. Ингээд ерөөсөө ингээд хөгжим явж яадаг те. Ийм болж тарах гэдэг шүү дээ. Игэл жирийн хүн биш байгаа байхгүй те. Өнөөдрийн талах яах вэ? Маргаашийн талах яах вэ? Биш. Чин шал өөр ертөнц явж байна. Тэгэхээр бид нар магадгүй одоо 200 жилийн дараа 100 жилийн дараа л ойлгож шүү дээ. Тэгэхээр бас яа харахгүй сод хүн байсан гэдэг нь. Би бол ер нь үхлийг хүсэж байна, үххийг хүсэж байна. Тэгвэл миний одоо энэ хийх гээд байгаа, харуулах гээд байгаа, дэлхийн ертөнцид сонсох гээд байгаа энэ хөгжим маань үлдэх ёстой шүү дээ. Тийм учраас миний амьдрах ганцхан шалтгаан бол тий миний урлаг гэж юм л да. За тиймдээ ч гэсэн 1815-аас 1827 оны хооронд нэг үндсэндээ нэг 10-аад жил, 10 гаруй 12 жилийн хугацаанд буюу амьдралынх нь сүүлч үе хүртэл энэ 12 жилийн хугацаа бол нийт одоо хийсэн уран бүтээлийнх нь оргил үе гэж бас нэрлэгддэг юм байна. Да энэ үедээ бол бас нэг сонсголоо алдсан байгаа ийм үе шүү дээ. Хамгийн шидэвэр бүтээлүүдээ тий энэ үед хийсэн. За тэгэд энэ бас тэр Choral Symphony гэдэг. За бас манайд болон юунд Оросд бас нэг оддтой шүн гэж орчуулад байна л да. Энэ бол бас Бетховены чухал бүтээлүүдийн нэг байна л да. Бас тухайн үед ч одоо нөгөө Гётеч гэдэг юм уу? За Йохан Шиллерч гэдэг юм уу? Фридрих Шиллерч гэдэг юм уу? Энэ тухайн үеийн алдартай хүмүүс бас байгаа шүү дээ. Тэнд бол ялангуяа Фридрих Шиллерийн энэ Ode to Joy гэдэг ер нь баярын магтаал гэсэн утгатай ер нь энийг бас шүлгийг нь ашиглаад симфони Шиллер гэж нөгөө хар санаа хайр сэтгэл жүжигийн зохиолч мөн тий Шиллер Гёте-Метигийн найз нөхөд эдгээр чинь хоорондоо нэг хотоос гаралтай ч билүү Франкфуртын скуулийнхэн ч билүү миний санаж байгаагаар ингэж гаргаж байжээ. За тэгэл бас мөн одоо энэ жилүүдэд бол нөгөө 29 дугаар сонат, за Hammer Clavier, за 30-аас 32 дугаар сонатуудаа гаргаж ирсэн байна. За гих мэт. За мөн одоо хайр дурлалынхын түүхтэр бас түрүүнд дурдаад өнгөрсөн тий. Ихэвчлэн ер нь язгууртан гэр бүлийн охтууд. Жирийн охинд бас дурлахгүй. Жирийн охинд бас дурлахгүй. Тий заавал язгууртанд. Нөгөө хүрээлэл нь баг тийм байгаад байгаа болохоор тийм болов да. Тэгэд бас нэлээд юу гэдгийг нас залуу охтууд дурлах тийм явдал бас түгээмэл байж. Тэгээ ер нь бол өөрийнх нь дурлал бол нэлээх нууцлаг байдаг. Ер нь тэр сүүл тэр миний тэр хэлээд байгаа тэр Für Elise-г бол бичгийн ширээнээс ингээд олоод тэгээ тэр юуг нь нотыг нь тоглоод үзчих маш гоё ингээ аялгаа байсан гэд. Тэр бас Elise гэж юм бэ гэдгийг бас нууцлагч гэдэг юм уу? Ийм Hey Jude гэдэг шиг л болох гэдэг тий. Яг тий. Яг тийм бэ тий. Юу вэ тий. Телефон гэдээ хоёлаа ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд бас нэг ийм сонин зүй төгтөл яваад байгаа тий. Одоо маш олон сод хүмүүсийг
тухайн цаг үед нас үнэлж чадаагүй те. Одоо айгүй хэцүү амьдарч байгаад зураач нар ч гэдэг юм уу те. Ингээд сүүлд нь бүтээлүүд нь айгүй үн хүрдэг ч юм уу те. Ингээд одоо жишээ нь манад ингээд хөгжим мужийн коллеж одоо консерватор те. Нэг хүүхэд ингээд 6 настайдаа ороод бараг 5 настайгаас ч юм уу те. Бүтэн 12 жил пиано ч юм уу те. Челло одоо эсвэл хийл сураад чинь супер мэрэгчлэн болчихж байгаа байхгүй те. Тэр хөгжмийг ингээд бүр баа бэг болчихж байгаа те. Тэгээд одоо яг өнөөдрийн нөгөө үнд хүрээд байгаа ч юм уу те. Дуучид шиг ч юм уу артистууд шиг ингэж бас яг үнэлэгдэж чадчихэв нөө гэдэг их сонин ойлголт те. Одоо тэгэхээр юм их хоёр талтай харагдаад байгаа те. Уг нь яг хөгжмийн талаас нотны талаас болдог чинь асар их мэдлэг өгсөж байгаа те. Чадвар төгсөж байгаа байхгүй те. Тэнгүүд югд чинь за нэг хоригн дээр ч юм уу те. Одоо нэг үйл ажиллагаан дээр за нэг юм дөрвөл те хийлийн дөрвөл авчиад тоглоулъя. За нэг те арбайтны мөнгө те тэдэнд өгнө гээл. Гэхдээ хизээч одоо магадгүй амар өндөр үнэлэхгүй бах те. Их багаар ч юм уу үнэлж байгаа те. Гэтэл уг нь чадвартай нарцуулбал тэр чинь асар том зөрүү байх гэдэг те. Тэгэхээр ер нь урлаг гэдэг их юм сонин зүйл юм а да те. Ер нь яг тийм ч те. Яг таны хэлдгэр бол манайд ер нь одоо энэ сонгодог урлаг ялангуяа тэгж их одоо юу гэдгийг хүмүүс байнгын очдог. Дээрээс нь яг өөрийнхөө тэр үнцэнд таарсан хэмжээний одоо ашиг гэж гэдэг юм уу олж чадж гэнэ үү гэхээр бас айгүй асуудалтай шүү дээ тийм. Тэгэхээр цэвэр одоо энэ зүрх сэтгэлийн те дуртай учраас магадгүй энэ филармонд хүмүүс маань сууж байна те. Одоо бас театруудад ингээд оркестрт усууд сууж байна те. Одоо тэнд нэг 40-50 хүн сууж байхад нэг хүний сугалж гаргаж ирэл зохиол тоглуулахад супер тоглоно шүү дээ. Гайхалтай тоглоно те. Гэтэл яг одоо ингээ олоолаа сууж ин те магадгүй 40-50 ингээ оркестроор ингээ захиалдаг байгууллага хийж байхгүй те шинжилээр одоо шинэ дуучин авчлах нэг дуучныг л авчирна гэхээс биш те бүтнээр нь тэгж авахгүй ч гэдэг юм ингээ бодохоор бас ялч гэн Монголд бол сонгодог урлаг бол цэвэр юм зүрх сэтгэлийн үүднээс л яваад байгаа шиг те ингээ дуртай учраас сурцсан учраас ингээ яваад байдаг ч юм уу те одоо Taylor Swift те анхны биллионер те дуучин боллоо шүү те ер нь бол өмнө баг хүн байхгүй байх шүү те. Тэгвэл одоо яг хашрын дуунуудыг мэдээж хэрэг гоё те. Гэхдээ яг сонсоод бас underrated гэдэг шиг өөр бас мундаг хамтлагууд байгаа шүү те. Яг ингээ харьцуулаад үзвэл бас их сонин ойлголт те. Тэр юмыг яаж үнэлж ин гэдэг чи өөрөө. Тий. Авьяас чадварч тийм ингээд үзвэл бас их сонин юм гарч ирэх бол та. Тэгтээ бас тухайн үеийн 18 дугаар зууны үеийн 19 дугаар зууны үеийн бас Европ бол ялангуяа ордны томхон соёл байсан болов уу да. Тэгээд яг тухайн үед чинь ер нь томоохон хөгжмийн зохиолч за Хайден ч гэдэг юм уу Хандел ч юм уу Моцарт Бах за цаашлах юм бол ингээд ер нь ингээд нэгэн үеийн ингээд суут алдартнууд нэгэн үед хамтдаа ажиллаж за бүр ингээд өрсөлдөж ч ингээд явсан байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ тухайн үеийн сонгодог болон романтик за олон одоо энэ урсгалууд бийжээд за өөр ингэсэн өнгө төрхөө олоод тэр нь одоо хизээч хуучрахгүй одоо нэг нөгөө классиктэй сонгодог хизээч хуучрахгүй үргэлж ингээд хамгийн дээр элит байх зүйл нь бол стил байсараа тийм. Энэ бол алга болоогүй. Ялангуяа Монгол улсад бас өндөр хэмжээний консерватор бас бэлдэж байна те. Тэгэхээр энэ хөгжмийн зохиолчдын хөгжим энэ хөгжмийн зохиолчдын классик урлагт оруулсан хувь нэмэр бол маш их байгааг л ер нь харуулж байна шүү дээ. Тий. За ингээд Бетховен бол ер нь бас түрүүн хэлсэнчлэн 1815-аас 27 оны одоо нас барах хүртлээ хөгжмөө зохиогоод хөгжмөнтэйгээ хамт ер нь нас барсан гэж үздэг. За тэгээд шалтгааных нь хувьд бол гидсний өвчин, за элегний өрөвсөлтэй өвчин гэх мэтийн олон шалтгаануудыг бас хэлдэг юм байна. Яг ч ингээд 100% заа яг тэр гээд ингээд заасан. Ариун цэврийн баг бас нэг шалтгаан байх гэдэг юм тий. Одоо тэгж хэлэх юм бол одоо бас бурхнаа бургасан араас болчих гээд байна. Өндрөд юм байгаа тий. Тухайн үеийн одоо эмнэлгийн нөхцөл байдал ч гэдэг юм уу тий. Тэгээ дээрэс нь нас барах хүртлээр ер нь энэ дүү Карлынхаа хүүг насарж ирсэн байлээ. Карл нь бол Зээ дүүгээ. Тэгээд Зээ дүү нь бол ер нь нэлээд бас хүнд гар авсан юм шиг байна. Тэгээд ер нь нас баран бартлаа амьдралынхаа эцсийг үзтлээ ер нь тэр Зээ дүүдээ тэр дүүдээ одоо их хэмжээний анхаарал тавьж тэгээд бас маш том хүнд сорилт одоо туулсан гэдэг юм л да. Тэгээд яг ингээд илүү сайн судлах юм бол энэ сонь юм гарч ирэх л байх л та. За ингээд 1827 оны ихэр 3 сарын 26-нд 56 наснда Вен хотод нас оржээ гэж Австрийн Венд. Ер нь Австри ялангуяа Герман Австри бол сонгодог хөгжмийн хувьд бол нийслэл байгаа шүү дээ. Ялангуяа Вен хот бол тий. 56-ах наснда тий. Аюу харамсалтай тий.
айгүй их тус нас урсан байгаа байхгүй. За тэгээд ер нь Бетховены орчуулгын ёслол бас тухайн үедээ маш алдартай том нүсэр хэмжээний болж ирсэн юм байна л да. За Венотод бол яг тухайн өдөр бол цахилгаан цагт шуургад гэсэн. Одоо Бетховеныг гаргадаг өдөр нас урсан өдөр нь. За тэгээд анд нөхөр Антон Шиндлер гэж хүн байна. За мөн одоо гэрээ үйлчлэгч нарынхаа хамт л оршуулга үйлдсэн. За мэдээж хэрэг нөгөө үр хүүхэд эхнэрч гэдэг юм уу аваал гэргий байхгүй учраас за ингээд тэгээд 3 сарын 29-нд буюу нас урснаас нэг 2-3 хоногийн дараа оршуулгын ёслол нь болоход бол 20,000 орчим пунд цугласан гэж. Тухайн үеийнхээ хамгийн том нүсэр одоо өмнө харагдаж байгаагүй. Одоо ч 20,000 цуглах хүн бас ховор шүү тий. Тэгэхээр одоо тухайн үеийн хүн ам хэд вүлээ тий. Дэд бүтц ямар унаагаар яах вэ хүү хэд вүлээ тий. Маргааш оршуулгатай шүүгээд ингээд залчих боломж ус тий. Байхгүй ам бодлоор л магадгүй явж байгаа шүү дээ. Тэр чигээрээ шууд тий. Тий. За тэгэхэд бол ингээд олон алдартай хүмүүс хэлжсэн байл. Тухайн театрын гоц жүжигчин одоо энэ Франц Грилбарцер гэж хүн байна л да. Тэгээд хэлэхдээ бол тэр бол урлагийн агуу их төлөөлөгч байсан. Хүн төрөлхтөн цөхрөн уйлж ертөнц тэр чигтээ дуугүй болвоо гэж бас хэлсэн байдаг юм байна. За тэгээд Бетховеныг бол Венотын Верингийн оршуулгын газарт анх оршуулсан. За тэгтээ сүүлд нь 1888 онд бол зөөвөрлөөд төв оршуулгын газар руу Бетховены одоо энэ оршуулгыг авч явсан юм байна. За тэгээд тэр нь одоо бол мэдээж хэрэг маш том аялал жуулчлалын бүс болсон. За одоо Бетховены хөшөөн дээр очиж хүндэтгэл үзүүлдэг ч гэдэг юм уу. Манайхаас ч бас хөгжимчд нэлээд очдог баг шүү тий. Тийм бах тий. Би бас сүүлд сая 1 сард Берлинд явжгаад тэгээд Берлиний төвд Tiergarten гэдэг маш том юм цэцэрлэг байгаа байхгүй цэцэрлэг түрээлэн. Тэгээд тийш очиод Бетховены ийм том хөшөө цэцэрлэгийн голд нь байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол бас энэ Германы ард түмэн яаж энэ хөгжимчөнд хүндэтгэл үзүүлж байгаа гэдгийг бас харж байна л доо. Бетховен, Хайден, Моцарт 3 байлуу. 3 ийм хүний том хөшөө. Тэгээ хажууд нь сандал дээр нэг хөгжмийн зохиолч болтой хүн юм бодоод ингэ байж байгаа байхгүй. Тэгээ тийш очиж бас цэцэг өргөхөд бол бас гайхалтай бас мэдрэмж төрдөг юм байлээ. За мань хүний уран бүтээлийн өвийн хэлэхэд бол за мэдээж хэрэг романтик урсгалд бол томоохон байр суурийг эзэлдэг. За нийт 9 симфон, симфон 5 одоо төгөлдөр хэмжээний симфон, 5 төгөлдөр хуурын концерт, за 32 төгөлдөр хуурын сонат, 16 хийлийн квартет, 10 хийлийн болон төгөлдөр хуурын сонат, за нэг дуусгаагүй дуур буюу одоо Fidelio гэж маш их одоо зүйлийг бүтээсэн ийм хүн байжээ гэж. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За тэгээд ер нь Бетховены мэдээж өв нь бол мэдээж хэрэг орчин үеийн хөгжинд бас нэлээд маш их нөлөөлсөн. За тэгээд энэ дээр бас нэг сарны санаатыг ярих хэрэгтэй байхаа. Тий. Ярихгүй өнгөрөөж болохгүй байхаа тий. Яг ингээ шүн сонсдог хөгжим шүү дээ тий. Ер нь бол яг ингээ нэг эм ороход сонсдог. Анх 1801 он зохиожсэн юм байна. Ер нь 31 настай та. Сонсголоо алдаад алдсныхаа дараа. Тий. Дараа энэ бичижсэн юм байна. Сонсгол нь баг зэргийн бас байгаад байсан юм шиг байна. Яг за тэгээд тэр үед бол анх бол quasi una fantasia гэдэг нэр өгчээсэн юм байна. Энэ бол латин хэлээр бол бүхэлдээ фантаз шиг гэдэг тийм утгатай. Ийм одоо байдлаар ингэ зохиожсэн. Тэгээд ерөөдөө стандарт бүтцтэй биш, илүү амьд, уян хатан, илүү одоо тийм юу гэдэг хуучны дэгийг ингэж эвдэж зохиосон юм гэдгээр бас алдартай. За тэгээд ер нь бол бас тухайн үед бол мэдээж Бетховены амьдрал ер нь л тэгэл тэр чигээрээ чихрийн шижин да сонсголын бэрхшээлтэй асуудалтай их мэдээ асуудалтай байх үедээ энэ бүх бүтээлүүдээ гаргаад байгаа юм л да. Тэгэхээр бас үзэгч нар маань бас ингээд яг амралт өдрөөр ч юм уу ер нь Бетховены хөгжмийг ингээд сонсоод үзэх юм бол яг ямар хуу байж ямар хүн байсан бэ гэдгийг хөгжмөөр дамжуулаад шууд сонсох боломжтой шүү дээ, тэ. Бас өнөөдрийг хүртэл тэ 200 жилийн дараа ингээд бид ингээд сонсох боломжтой байж гэнэ гэдэг бол бас их сайхан зүйл юм тий. Тэгээд энэ сарны санаатыг бол ерөнхийдөө 3 ийм хэсэгт авч үзэж байна л дээ. Хөгжмийн хувьд тий. Эхний хэсэг нь болохоор Adagio sostenuto гэж нэрлэдэг юм байна. Энэ болохоор хамгийн алдартай. Яг нөгөө
Одоо амаараа ялган цааш. За тий. Яг тэр нь одоо нэрлэж. Яг энэ хэсэг нь болохоор сарны гэрэл гэж нэрлэгддэг юм. Сарны одоо moonlight гэдэг ч тийм. Сарны гэрэл гэж нэрлэгддэг. Маш гүн гүнзгий. Дээрээс нь бас амар амгалан байдлыг хүмүүст өгдөг гэдгээрээ бас юм онцлог. За дараагийн хэсэг нь болохоор allegretto гэж нэрлэдэг. Илүү хурц хэмнэлтэд идэвхтэй. Тэгэхээр ингээд нэг хөгжмөнтөр ингээд маш олон хэмнэлүүдийг ингээд мэдрэх боломжтой болж шүү дээ. За дараа нь болохоор 3 дугаар сүүлийн хэсэг нь болохоор presto agitato гэдэг юм байна. Динамик, хоримтгай, хурц, хүчтэй аялал гэж оруулдаг. Тэгэхээр илүү таймнаас илүү хүчтэй илүү ингэж чиглэсэн ийм хөгжмийн хэмнэл бүхий сарны санаатай байна л да тийм. Ер нь баг дэлхийд хамгийн олон тогтогдсон сонсогдсон санаат бол сарны яг бас хамгийн их тоглогдож байгаа тийм. Одоо пиано сурж байгаа хүмүүс ч юм уу тийм байнга тоглодог ч юм уу. Тэр нь бол тэгж хэлж болох бах тийм. Тэр би зөв санаж ивэл за сарны санаат биш. Гэхдээ өөр нэг хөгжмийн бүр түрүү нэг аялсан хөгжим ба штэ. На гэдэг. Энэ байна уу? Энэний одоо тоглож байгаа энэ нотыг нь эргүүлээд араас нь тоглоод тэр ингээд гитартай тоглоод гаргаж ирсэн дуу нь болохоор нөгөө нэг Smoke on the Water гэдэг дуу Deep Purple хамтлагийн те гэж ярьдаг гэж сонссон байхгүй би. Тийм үү. Тэгэхээр эн чинь бас нэг санаа аваа яваад байгаа те. Яг орчин үеим гэж ерөөсөө байхгүй. Сайтар мартагдсан те хуучны зүйлийг л ингээд сэргээж байгаа зүйлийг л одоо орчин үеийн гэдэг байгаа болоо даа л гэж баг те. Хараад байгаа юм л да. Тэгэхээр аюух бас энэ нөлөөллүүд авсан байт юм шиг байгаа юм. Ер нь бас Бетховны хөгжимд ер нь Бетховнд өөрт нь Моцарт их хэмжээний нөлөөлөл үзүүлж байсан ингээд ер нь одоо нэг юм role model гэж ярьдаг шүү дээ. Ер нь үлгэр жишээ авах хүн тийм үү? Харж явдаг хүн тийм. Харж тий. Одоо биширдэг тэр бол Моцарт байж. За мөн түүний үеийн бол Йосеф Хайдн байгаа. Бетховны багш. Одоо хоорондын харилцаа хөгжимдөх тэр уламжлалтай. Маш том байр суурийг бол энэ Хайдн эзэлдэг. Австри байхаа миний санаж байгаагаар бол за тийм мөн цаашлаад ер нь Бетховен болон түүний үеийн хөгжимчнэр за Вагнерыг бас дурдж болно. Ричард одоо Рихард Вагнер байна. Бетховны үндсэндээ хөгжмийг үргэлжлүүлэгч successor гэж ер нь үздэг юм байна. Вагнер. За тэгэл Брамс ч гэдэг юм уу том хөгжмийн зохиолч. Тэгэл тухайн үеийнхээ хөгжмийн зохиолч гэж гарч ирж ээжээ гэж. Бетховен дээр тань дэр нь өөр ярих зүйл. Гэхдээ яг дөрөв нөгөө ярьсан шиг 200 жилийн дараа бид ингээ яриа сууж байгаа гэдэг бол угаасаа энэ хүн ямар цар хүрээтэй байсан гэдэг нь бол тодорхой байгаа тийм. Одоо маш олон л хөгжмийн зохиолч нар маш олон дуу хөгжим гарч байгаа шүү дээ. Одоо энэ хүн төрөлхтөн түүхийн явц тийм. Хэдийг нь бид нар өнөөдөр дуусч чинь тийм. Хэдэн үлдсэн байна. Яхахгүй одоо классик хөгжмийн сонгодог төлөөлөл байх гэдэг тийм. Энэ бол яг арьс өнгөөр ялгуулж байгаа юм биш тийм. Гэхдээ классик хөгжмийг тоглох тулд хүн хичнээн жил бэлтгэж чинь тий. За магадгүй сонсч чаддаг болохын тулд хичнээн жил бас сонсох гээд байна гэдэг зүйл бас яалтчгүй яригдах тий. Болох гээд ах шиг байна л да тий. Тэгэхээр үнэхээр яг ингээ хөгжим сонирхогч хүмүүс маань угаасаа энэ нэг юм замналаар явдгийм болов уу гэж бодод байна тий. Эхлээд магадгүй одоо маамун нашраасаа л эхлэх байлгүй да тий. Анх сонсч байгаа дөө. За ингээд яг явсаар эцэстээ ер нь хүмүүс чинь яг оригинал чавхц хөгжмийн дууралт тий. Тийм учраас л одоо өөрийн театрт очиод суугаад байдаг байх л та тийм. Тэр хүмүүс чинь зөвхөн симфони сонсдог биш өөр хөгжмөд сонсдог мэддэг л байж тараа шүү дээ. Тэгэхээр ер нь явж үж хөгжим сонирхогчд бол энэ шил очт юм болоо даа л гэсэн зүйл бодогдоод байна л да тийм. Тийм бах тийм. Яг хөө залуу наснда хиппи ч юм уу тийм янз бүрийн хөгжмөд сонсч болно тийм. Гэхдээ диско ч юм уу тийм. Тэгээ эцэст нь яг очдог цэг нь классик юм болоо даа л. Тийм учраас л классик байх л гэж. Тийм. Тэгэхээр гайхалтай үний талаар суулцлаа. Гоё байна. Бас ер нь одоо Бетховны өөрийнх нь хөгжмийн философийн хувьд нэг ганц хоёр юм бас нэмжлэе гэж бодож байна л. Хамгийн эхлээд бол хөгжим бол ер нь хүний сэтгэлийн илэрхийлэл шүү гэдгийг Бетховен хамгийн их гаргаж хэлсэн байдаг л та. Бас Бетховны яг хэлсэн үг бол хөгжим бол хүний зүрх сэтгэлээс гарч бусдын өөр хүний зүрх сэтгэлд очих хүрэх ёстой гэдгийг ер нь илэрхийлснээрээ нөгөө христийн шашинд нодод зориулж тоглодог байсныг арай илүү сентиментал урсгал руу оруулж ирсэн болов уу. За дээрэс нь хөгжим бол өвдөлт зовлонгоос ургаж гардаг шүү. Ер нь хөгжмийн одоо энэ их шиг хэмнэл гэдэг бол ихтэй л ингэж гардаг шүү гэдгийг хаягдаж үзэх хэрэгтэй те. Хаягдаж үзэх хэрэгтэй тэгвэл дурлаад хөтлөхгүй байх хэрэгтэй. Тэгвэл гоё гарна те. Аз жаргалтай яваад бол баг гарахгүй даа гэж те. Тэгэхээр хөгжим бол бас те. За нөгөө талаас хөгжим бас эрх чөлөөний хэл гэж хэлж байна л. Яагаад гэх юм бол хаадан үеийн захиалга те эсвэл одоо шашны сүм хийдийн мяндагтангууд
бурхан зориулсан ч гэдэг юм уу. Ийм биш зөвхөн миний хөгжим, зөвхөн миний өөрийн илэрхийлэл гэдгийг одоо өөрөө бурхнаас биш харин зүрхнээсээ ургаж гаргадаг урлаг гэдгийг одоо оруулж ирсэн байна. Дээрээс нь хөгжим бол үнэн гэдэг те. Угаасаа худал ярих боломжгүй. Сайн хөгжимдөр хүн ер нь ойлгомжтой л байхгүй те. Тий. Одоо ойлоо ерөнхийдөө ингээд нэг сэдвээ өндөрлөөд те. Одоо яг Монголын сонгодог урлаг гэх юм уу те. Ер нь яг Монголын хөгжим гэдээ ерөнхийд нь аваад үзье л да те. Энийг зүгээр хувь хүний талаас те сонсогч мэдээж өдөр болгон сонсож байгаа шүү дээ. Сонсогч талаасаа ер нь юу гэж харж байгаа вэ? Би бол өөрөө нөгөө хөтөж тайлбарлагч хийдэг. Тийм учраас маш аз завшаантайгаар Монголын уламжлалт одоо энэ тоглолтуудыг, урлагийн тоглолтуудыг үүсгэх завшаан одоо түмэн их ч юм уу те. Тий, тохиолдог түмэн их, цагаан лаваач гэдэг юм уу. Тийшээ очиод ер нь л одоо ингээд зуны нэг ингээд нээлтээр ингээд очиод үзээгүй удцсан. Тэгээ тийшээ очиод уртын дуу, богны дууч гэдэг юм уу сонсоод ингээд харахад бол маш сонирхолтой. Маш юм гоё, сэтгэл ингээд юм гоё болдог. Тэгэхээр одоо ингээд 100 болон 6 цагаас ч гэдэг юм уу ингээд тоглож байгаа учраас бид нэр очиод үзэх боломжтой. Дээрээс нь яг Монголын өөрийнх нь соёл, хэл, хөгжмийн хэмнэл бүх зүйлийг багтаасан учраас тэр яг Монголын тэр концерт, тоглолт, урлаг гэдэг бол бас манай угсаатны хувьд бол энэ тэргүүд байх зүйл мөн бизээ гэж бодож байна. Гэхдээ яг нөгөө үзэгчдэд илүү ойртуулах ажлуудыг бол хийх хэрэгтэй байх тийм. Жишээлбэл Төмөн их чуулганы тоглолтын дээр ингээд очиод үзэхэд 99% нь гадаадууд байждаг тийм. Жуулчч тийм. Тэнгүүд нэг талаар аягүй азтай тийм гоё юм сонсчоод яваад гэж тийм. Яг одоо манай өсвөр насны хүүхдүүд ч юм уу тийм хүүхдүүд магадгүй зарим мэдэхгүй тийм тоглолт болдог гэж юм. Тэгэхээр энийг ойртуулах ажлыг бол илүү сайн хийх хэрэгтэй байх л та тийм. Тэгж бодож байна тийм. Тэгээд энэ одоо хөгжмийн боловсрол гэдэг бол хүнд аягүй ус гоё юм мэдрэмж тийм зүйлсүүдийг өгдөг тийм. Магадгүй тэрнээс болоод ирээдүйд хөгжмийн зохиолч төрөх юм билүү те. Тийм шүү дээ. Гэдэг талаасаа. Эсвэл хүний ерөн сэтгэлийг ингэж хөдөлгөж хөвгөлж те альва нэгэн зүйлийг хийхэд том урам хүч болоход бол хөгжим яалтж байхгүй нөлөөлдөг те. Тэгээд одоо цаашдаа хоёлоо бас энэ талаараа нэлээд гүнзгийж ярьж явах хаа гэж бодож байна те. Тэгэхээр өнөөдөр хоёлаа ингээд өндөрлөе те. Людвиг ван Бетховен буюу дэлхийд одоо маш том мөрөөлдсөн томоохон хөгжмийн зохиолч Суут үүний талаар ярьлаа. Тэгээд өнөөдөр хамтдаа ярилцсан явдал танд бол туйлах баярлж байна. Би ч гэсэн баярлалаа. Сайхан байлаа. За ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.